За яг одоо бас нэг хоёр зүйл байгаа. Таны миний өмнө үг хэлсэн асуусан 12 гишүүдийн хариултанд хэлж байхад би анхааралтай сонсоо сууж байлаа. Та үндсэндээ эх 7 хоног төсвийн тодголыг өргөн барих гэж байгаа юм байна. 2.1 их найдаар тань хэмнэлтийн бодлогын эдийн засгийнхаа бүтцийг өөрчлөлт хийнэ гэж байна. Ер нь яг үндсэндээ эдгээр бодлогоудаас гадна энэ Монгол хүний амьдралын чанарыг сайжруулах хамгийн чухал зүйл бол бид нэг жоохон нэмэн өртөг шингээгээд манай улс бол хөдөө аж ахуй орн, мал аж ахуйн салбартын түүхийд, ноос ноолуур, уул уурхайн салбартаа тэр жонш өөр бүхэл зүйлдээ нэмэн өртөг шингээж ажлын байр бий болоход ганц садаа болж байгаа юм бол амнаата. Энэ талаар ямар бодлого баримтлах вэ? За ашигт малтмлын нөөц ажигласны төлбөрийг бол ер нь баялагын татвар гэж өөрчилж, роялти гэдэг үндсэн утгатай нийцүүлж, за энийг орон нутагт тодорхой хувийг үлдээдгийг илүү хуульчилж, ард иргэдийн хяналтанд оруулж, энэ үндсэн хуулийн 6-гийн 2-ыг амьлуулах, за үндэсний баялагын санг хөрөнгөжүүлэх үндс бол ашигт малтмлын нөөц ажигласны төлбөр шинжил хийх замаар хэрэгжих ёстой гэж ойлгож байгаа. За ер нь баялагын татварыг шинээр бий болгох шаардлага гарч иж болно. Энэ талаар бас нэг ялангуяа говьд сонгогдсон гишүүдтэйгээ энэ томоохон төсөл хөтөлбөрийг жишээлбэл усны төслийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч маань бас л энэ төсвийн бодлоготой, татварын бодлоготой уялдах шаардлага гарч ирэх бах. Энэ чиглэлээр бид та бүхэнтэй хамтарч ажиллахад бэлэн байна.